За сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшин гэдэг бол маш хариуцлагатай ажил. За сонгуулийн ерөнхий хорооны төсвийг бол улсын хурал бол баталж өгдөг юм байлээ. Маш жоохон төсвөөр ажил хийх болдог. Тийм учраас одоо энд захиад байгаа гишүүдийн даалгаврыг бол биелүүлэхэд их хүндрэлтэй. Соён гэгэрүүлэх ажил дээр бараг мөнгө тавьдгүй юм бэл. Энэ соён гэгэрүүлэх ажил хамгийн чухал. Хүн саналаа худалдахгүй байх ёстой, хүн сонгуул өгөх үүрэгтэй, сонгуул битгий өг гэж уриалах ёсгүй гэд энэ мэтчлэн зүвэнийг мэддэггүй. Дээрэс нь аль нэг намаас таныг бид нар хянаж байгаа шүү. Та манай нэр дэвшигчд нэрээ заавал өгөөд дугуйлчаад гараад ир. Тэгэхэр чи мөнгө өгнө. Таныг тэр нэр дэвшигчийг дугуулахгүй байгааг бид харж байгаа эдэр гэд ийм юм их явдаг л да. Тэрийг болиулах нь одоо шинээр орж байгаа та нөхдийн бол үүрэг болж байгаа. Тэгээд төсөв хэлцэх үеэр энэ мэт ажлыг маш тийм санаачлагтай улсын хурлын гишүүдэд хэлж ойлгуулж юмэр юм бэлээ. Над бол тэгж санагдсан шүү. Өмнөх сонгуулийн ерөнхий хорооны дарга нөгөө орж ирээд хэлж хагаад төсөв бол биднэрт ерөөсөө байдгүй чүү цалингаа аваад явдаг гэж хэлжсэн. За би бол асуулт асуухгүй үг хэлж байгаа юм. За урт насны нэр дэвшигчийн хувьд бол төрийн албанд маш олон жил ажилласан тулхтай жинхэнэ төрийн хар хүн хамгийн сүүлд одоо байгаль орчин уур амьсгалтын өөрчлөлтийн яаманд ажиллаж байхдаа орхон анги хэрлэн тоон мега төслүүдээр маш их санаачлагтай ажиллаж ажлын хэсгийг ахалж ирсэн. За усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж ирсэн. Ингээ говь төрж өссөн хүн болохоор энэ тал дээр маш сайн ажиллаж ирсэн. Өөрийн нь бол би сайн мэдхийн. Тийм учраас бол Монгол төрийн энэ өндөр албан тушаалыг та бол сайн хашгирах баха. Мегмар нэр дэвшигт ч гэсэн амжилт хүсье. Тэгээд Монголын ард түмний Монголын төрийн эв нэгдэлтэй байх нь сонгуулийн ерөнхий хорооноос шалтгаалдаг гэж би боддгийн. Сонгуул ямар зөв шударга явснаас бүх юм шалтгаалдаг гэж боддог. Тийм учраас энэ эв нэгдлийг хангахын тулд сонгуулийг шударга явуулах ёстой. Тэгэхээр цагийн үндэс шиг зангидж яваад Монгол төрийн эв нэгдлийг ямагт дархалж хамгаалах ажилд нь амжилт хүсье.